Зээлийн бадлан даалт. Жижиг дунд бизнесийн жинхэнэ асуудал нь юу байдаг вэ? Жижиг дунд бизнесүүд бизнесээ тогтвортой эрхлэн явуулах, өргөжүүлэх, томруулахад маш олон асуудал бэрхшээлтэй тулгарч байдаг. Гэхдээ хамгийн гол асуудал нь мөнгө билээ. Учир нь тэдэнд бизнесээ өргөжүүлэхэд хангалттай хэмжээний мөнгө байдаггүй. Учир нь хангалттай хэмжээнд том хөдөлж мөнгийг мөнгө болгон эргэлдүүлж чаддаггүй. Тэдэнд тулгардаг дийлэнх асуудал нь хөрөнгө санхүү нь байвал шийдэж болох зүйл байдаг. Гэтэл хангалттай нөөц мөнгө буюу ашиг бий болгож чадахгүй, орлогоороо зарлаа нөхөх байдлаар явдагт асуудлын учир шалтгаан бий. Тэгвэл тэр хэрэгцээтэй мөнгө санхүүжилтийг банк санхүүгийн байгууллагаас зээлэх боломж байдгүй. Мэдээж байлгүй яах вэ? Гэхдээ тэд янз бүрийн нөхцөл шалтгаанаар банк санхүүгийн байгууллагаас хүссэн зээлээ авч чаддаггүй, татгалзсан хариу сонсдог. Жишээлбэл бүгдээрээ зарим нэг бизнес эрхлэгчдэд тулгарч буй асуудлыг сонсъё. Бизнес эрхлэгч Бурма. Бурма бизнес эрхлээд 4 жил болж байна. Тэрээр худалдааны бизнес эрхэлдэг. Бурма борлуулах барааны сонголтоо хийхдээ маш мэдрэмжтэй. Худалдан авагчдынхаа юу хүсдэг, ямар зүйл модонд орж байгааг маш сайн мэддэг. Түүнийг бараагаа татаад оруулаад ирэхэд бараа нь дорхноо зарагдчихдаг. Борлуулалтын ур чадвар өндөртэй, дэлгүүрийн байршил нь зохимжтой ч гэсэн тэрээр бараагаа ахиухан мөнгөөр татаж авч чаддаггүй. Бизнес эрхлэгч Доржо. Доржо зөгөөний аж ахуй эрхэлдэг. Маш хөдөлмөрч шаргуу тэрээр зөгийгөө бол маш сайн мэддэг эксперт. Түүний гол асуудал нь хураасан зөгийн балаа ашиглаад илүү ялгаралтай, онцлог бүтээгдэхүүн хийх гээд чаддаггүй. Тэрээр хураасан зөгийн балаа варяны шилэнд хийгээд л зөгийн бал гэсэн яйлах наагаад л борлуулахаа л боддог. Борлуулалтын эхнэр нь хийдэг. Амт чанар нь сайн хийдий ч гэсэн өнгө үзэмжнээс ахуулаад түүний бизнесийг мэддэг хүн л авдаг болохоос биш. Төдийлөн их хэрэглэгч авдаггүй. Бизнес эрхлэгч Нараа. Барилгын засвар үйлчилгээ хийдэг. Дандаа том барилгын компани авсан ажилд туслан гүйцэтгэгч хийгээд авсан мөнгөөрөө хэдэн ажилтнуудаа цалинжуулаад орлого олж байгаа боловч дандаа ажил гүйцэтгэж дуусаад авдаг. Тэгээд хүн хүчний зардалдаа тараагаад дуусдаг. Уг нь хүмүүс нь их чадвартай. Барилгын том компанийг дагаад ерөнхий засвар хийгээд явах биш. Өөрсдөө бие дааж ажиллаад айл өрхүүдийн хэрэгцээнд нийцсэн супер засварыг өнгө үзэмж хүсэлд нь нийцүүлээд хийж өгч болох гээд байгаа боловч хөрөнгө мөнгөний дутагдлаас болоод чаддаггүй. Гэх мэтлэн жижиг дунд бизнес эрхлэгч бүрд тулгардаг асуудал, бэрхшээл, толгойн өвчин болгон өөр. Гэхдээ энэ бүх асуудлуудын цаад шалтгаан нь бизнесээ томруулах, өргөжүүлэхэд шаардлагатай хөрөнгө санхүүгийн дутагдал байна. Тэгвэл хөрөнгийн санхүүгийн асуудлаа банкны зээлээр шийдэх гэхээр гол шалтгаан нь тэд банк санхүүгийн байгууллагын шалгуур шаардлагыг хангадаггүй явдал байна. Өмнөх жишээнүүд дээрээ хэлбэл бизнес эрхлэгч Бурмад байгаа мөнгөндөө тааруулаад бараагаа авчраад борлуулад дахиад авчраад байхаар бага мөнгөөр эргэлдэж тэр хэрээр замын зардал бусад зардалдаа таарад олигтой мөнгө үлддэггүй. Банк санхүүгийн байгууллагаас зээл авах гэхээр олигтой барьцаа байхгүй. Бага зүйл нь түрээсийн дэлгүүр доторх бараанууд болцоход банкнаас хүссэн зээлээ авч чаддаггүй асуудалтай. Доржоод зөгийн балаараа хийх бүтээгдэхүүнийг нь илүү сайн хөгжүүлж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхэд техник, технологи, маркетинг, брендинг талд анхаарах дэмжлэг тусалцаа хэрэгтэй байна. Энэ бас л хөрөнгө мөнгө байвал шийдэж болох асуудал. Банк санхүүгийн байгууллагад хандах гэхээр банкны дансны харилцсан түүх байхгүй, бизнес нь ямар байгаа, борлуулалт нь хэр байдаг вэ, нотлох баримт байхгүй учраас хүссэн зүйлээ авч чаддаггүй. Нараад бизнесээ арай өөр төвшөнд аваачих, бизнесийнхээ зорилттой сегментийг өөрчлөх, шин зохион байгуулалтанд орж ажиллахад эргэлтийн хөрөнгө хэрэгтэй байна. Гэтэл бас бусадтайгаа адил санхүүгийн хувьд түүх үүсгээгүй, орлогын чадамжаа нотлох баримт багатай, нотлолооч уг орлого нь зардал болоод гараад явчихдаг бизнес модельтэй. Шин чиглэлийн үйлчилгээ гаргахаар зээл авах гэхээр банк санхүүгийн байгууллагын шаардлага хангадаггүй. Тэгэхээр энэ бүх асуудлын цаад шалтгаан нь банк санхүүгийн байгууллагуудын зээлийн гол шалгуур нь эрсдэлгүй байх явдал билээ. Эрсдэлгүй байх гэдэг шалгуурын дор банк санхүүгийн байгууллагууд Бурма, Доржо, Нараа мэт туршлага багатай санхүүгийн түүх үүсгээгүй бизнес эрхлэгчдэд барьцаа хөрөнгөтэй байх гэдэг шалгуурыг тавьдаг юм байна.
Тэгвэл эцэст нь гол асуудал манай жижиг дунд бизнес эрхлэгчдийн хувьд бизнестэй зээл авахд хангалттай хэмжээний барьцаа хөрөнгө байхгүй явдал нь жинхэнэ бодит асуудал ажээ. Тэд бизнесээ арай гэж хөл дээр нь босгоод байгаа учраас ямар юмных нь барьцаа хөрөнгө байх вүлээ. Өөрсдийнхөө ахуй амьдралд бизнесээсээ нэмэр болж яваа. Одоогоор барьцаа хөрөнгө гэвэл үйлдвэрлэлийн байр агуулгах гэх мэтээс өөр олигтой үнэлэгдэх зүйл үгүй. Тэгэхээр эцэст нь жижиг дунд бизнес эрхлэгчдийн хамгийн гол асуудал нь барьцаа хөрөнгөгүй, хураамж хоримтлуулсан хөрөнгөгүй байдал ажээ. Тэгвэл дараагийн сэдвээс зээлийн батлан даалтын сан ийм бизнес эрхлэгчдэд яаж тусалдгийг сонирхоорой. Таны бизнест амжилт хүсье.